Тэгээд энэ зээлийн ашиглалтын тухай хуулийг санаачилсан нь ганцхан юмыг голцлоо харж байгаа. Үр ашгийг нэмэгдүүлэх, яаралтай ашиглалтанд оруулах. За стратегийн 3 бүтээгдэхүүн 2 нэг дотор орчод байгаа. Эрчим хүч, нефт боловсруулах үйлдвэр гээд яг хөө таны тавьж байгаа шаардлагыг ойлгож байна. Гэхдээ одоо өнгөрсөн хугацаанд бид түхэн зээлээ мөнгөө босгочоод ашиглаж чадаагүй, хэрэгжүүлж чадаагүй өдийг хүрсэн. Тэгээд энэ саяны ярьсан томоохон төслүүдийг ашиглалтанд оруулахын тулд цаг хугацаа хожихын тулд энэ ингэж барьж байгаа. Тэгэхээр таны саналтай бол бас санал нэг байна. Энийг одоос холбогдох яамд нь яг тусгаж аваад дараа нь үлдсэн зээллийн том төслүүд байгаа. Энэ дээр одоос онцгойлон анхаарч явах нь зүг байна л гэж. Төстэй холбоотой асуудал дээр бас юу. Яг энэ нөгөө гэр хорооллыг барилгажуулах энэ ажил маань дахин төлөвлөлт нэртэйгээр 2012-3 онд эхэлсэн. Улаанбаатар хотын 5-6 байршил дээр эхлээд бүгд ерөнхийдөө ашиглалтанд ороогүй. Дам филдэд дууссан. За жишээ нь ихтэл одоо Сонгон хайрхан дүүр дээр 3 байршил дээр энэ ажил эхлээд ингээд зогсцсон. Тэгэхээр энэ дээр хууль эрх зүйчний сайжруулалт заавал эхний энэ гарааны нь бол төр буюу энэ төр оролцож ээж, энэ хот өөрөө оролцож ээж эхний ажлуудыг явуулах юм бэлээ. Яг энэ утгаараа сэлэвдүүд дэд төв дээр энэ ажлууд ингээд хийгдээд эхэлсэн. Цаашдаа бол хотоос өгж байгаа мэдээлэлээр бол дахиж одоо хот өөрөө ийм одоо ажилд оролцохгүй газар чөлөөлөөд сонгон шалгуулалтаа гэж явна гэсэн ийм одоо мэдээлэлтэй байгаа.